Улаанбаатар хотын нийт хүн ам 1.7 сая орчим бөгөөд үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа 2900 гаруй өрхөөс 765 зөвшөөрлгүй газарт байрладаг байна. Үерт өртдөх эрсдэлтэй хүн амын ойролцоогоор 30 мянгад хүрдэг. Энэ нь нийслэлийн хүн амын 2 орчим хувийг хамарч байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотын үерийн эрсдлийг бууруулах зорилгоор хамгаалтын даалан, борооны ус зайлуулах суваг, уримтлуулах цөөрөн барих ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа хэлээ. Улаанбаатар хотод 1966, 88, 94, 2001, 2009, за хамгийн сүүлд 2023 онд их хэмжээний үер тохиолдсон үерийн эрсдэл жил ирэх тусам нэмэгдэж байгаа тул иргэдийг үерийн эрсдлээс хамгаалах эд хөрөнгө болон амь насыг найдвартай хамгаалах үүднээс үерийн даалан шуудуу болон үерийн хамгаалтын суваг барих зайлшгүй шаардлагатай байна. 2023 оны инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний хүрээнд төрөөр байршил үерийн даалан шуудуу үерийн хамгаалтын суваг барих шаардлагатай. Эхний ээлжинд тесэн байршлыг Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд ургах нар нь бужир болон улаастай голын сав газрын үерийн хамгаалтын барилга байгууламж, борооны усны төв магистраль шугам, дарь их сэлб голын үерийн хамгаалтын барилга байгууламж, толгойд зүүн салаа, тахилт, биосамгийн зэрэг 9 байршлны 102 км урт үерийн хамгаалтын даалан суваг барьж байгуулах ажил маань одоо тэгт эдийн засгийн үндэслэл болон байгаль орчин нийгэм нөлөөллийн үнэлгээ боловсруулах ажил үргэлжлэн явагдаж байна. Тэгт эдийн засгийн үндэслэлийн явц нь одоо 90%-тай хот төлөв судалгааны институтууд гүйцэтгэгчээр ажиллаж байна. Байгаль орчин нийгэм нөлөөллийн үнэлгээг BJM компани хийж гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 90%-тай үргэлжилж байна.